Өргөн үзэгчдээ Эрдэнэс Talk podcast-ийн 3 дахь дугаарыг би та бүхэнд хүргэх гэж байна. Энэ удаагийн дугаарт бид Эрдэнэс Монгол нэгдлийн төлөөлөл удирдах зөвлөлийн дэргэдэх дотоод аудитын газрын ерөнхий аудитор Баяран Магнатай ярилцахад бэлэн боллоо. Танд өдрийн мэндийг хүргэе. За, та бүхэнд ч гэсэн өдрийн мэндийг хүргэе. Иргэдэд ямар мэдээллийг өгөөсэй билээ гэдэг дээр юу хүсэж гинүү гэхээр төрийн өмчийн 31 компани 18,000 гаруй ажилтан албан хаагчид дотоодын нийт бүтээгдэхүүний 20% бүрдүүлж байгаа энэ том айл, энэ том бүтэц бүрэлдэхүүн, энэ их өмч хөрөнгө, мөнгөн урсгал ямар хяналттай яаж зарцуулагддаг, түүн дээр нь одоо ямар хууль тогтоомжийн хүрээнд ямар арга аргачлалаар хяналт тавьдаг вэ гэдгийг танаас мэдхийг хүсэж байна. Иргэд бидний нийтийн өмчөнд байгалийн баялагт тодорхой хяналт процесс ажилтдаг юм байна. Гэдгийг мэдж аваасаа гэж хүсэж байна. Тэгэхээр хоёулаа ярилцлага төлөөлөл удирдах зөвлөлийн дэргэдэх дотоод аудитын газар яг юу хийдэг вэ гэдгээс яриагаа эхэллээ. За тэгээ. За юуны өмнө та бүхэндээ бас энэ өдрийн мэндийг хүргье. За Эрдэнэс Монголын одоо тузын дэргэдэх дотоод аудитын газар бол одоо олон улсын дотоод аудитын шомон 3 хяналтын тогтолцоо гэж байдаг. За энэ тогтолцоогоор аваад үзэх юм бол өөрөөр хэлбэл өмчийн эзэн тузыг бодит үнэн зөв мэдээллээр хангадаг. Өөрөөр хэлбэл одоо юу гэдгийг төрийн одоо өмчтийн 31 компани үйл ажиллагаанд нэгдийн хэмжээний том одоо тузын дэргэдэх байгаа дотоод аудитын газар болвол нөгөө олон улсын одоо дотоод аудитын стандартын хүрээ шаардлагын дагуу нөгөө төрийн өмчт 31 компани дээр аудитыг явуулна. Аудитыг явуулаад эн чинь нэгдэлтөө төрийн өмч буюу ард түмний баялагийг одоо хамгаалж байгаа энэ одоо нэгдэл шүү дээ бид Эрдэнэс Монгол гэдэг чинь. Тэгэхээр энэ Эрдэнэс Монгол гэдэг нэгдлийн энэ том айлын хөрөнгийг хамгаалах үүднээс манай дотоод аудитын газар бол яг л олон улсад ямар дотоод аудитын бүтэц зохион байгуулалт арга аргачлалын дагуу явдгийг яг түүний дагуу явуулахаар бид зохион байгуулалтыг хийгээд явчихна гэсэн. Магадгүй олон улсын байгууллага Дэлхийн банк, EBRD, EDB гэдгийг байгууллагад орж ирэх юм бол манай Эрдэнэс Монгол компани яг бүтэц зохион байгуулалт манай тузын зохион байгуулалт яг олон улсын сайн сэтгэлийн зарчмаар явагдаж байгаа. Үндэстэн дамнасан корпорацууд яаж явдаг вэ гэхээр та мэдэн штэ. Охин компаниудыг бүгднийг нэгтгэхэд нэгдсэн нэг удирдлагаар хангаж явдаг. Дээрэс нь өмчийн эзэн өөрийнхөө тэр одоо юу гэдгийг дотоод аудитаараа дамжуулаад нэгдийн хэмжээний охин хараад компаниуд дээр өөрийнхөө дотоод аудитыг ямар нэгэн ашиг сонирхолгүйгээр хүндэнгийн байр сууриас аудиторудаа явж ажилуулад тэнд байгаа хөрөнгийн зарцуулт үнэн зөв байна уу? Одоо бид нар ярьдэн штэ нэг худалдаа авалт ийдсэн уус ингээл ярьж байдаг. Яг тэр бодит төр байна уу гэдгийг яах нь баталгаажуулдаг гэсэн. За үнэхээр баталгаажуулаад тэнд үнэхээр эрсдэл асуудал байгаа бол яах нь толгой компани тууд дээр тэр шийдвэр нь гараад магадгүй одоо өөрчлөлт зохион байгуулалтыг хийгээд явдаг. Энэ одоо юу гэдэг одоо бид нар үндэстэн дамсан гэж ярихгүй болохоос ш яг гадаадын тогтолцоо үндэстэн дамсан корпорациудын зарчмаар манай Эрдэнэс Монголын одоо юу гэдэг үйл ажиллагаа явагдаж байгаа. Манай дотоод аудит ч гэсэн олон улсын стандартын дүрм журмын заалтуудыг барьж ажиллах зорихын тулд одоо яах нь тэрийг одоо тогтолцоог бий болгоод явж гэнэ гэсэн үг. Байгалийн баялагийг бол ард түмний өмч. Иргэдийн зүгээс бидний өмч хэр баталгаатай найдвартай захиргаан дор хяналтан дор байгаа вэ гэдгийг л мэдхийг хүсдэг. Тэгээд бас харддаг, бас буруу ойлголтоос болоод үгүйсгдэг, үн цэнэгүүдүүлдэг ийм асуудал үүсдэг. Эрдэнэс Монгол нэгдлийн хувьд яг энэ дотоод хяналт тэр хөрөнгийг одоо захиран зарцуулж байгаа энэ үйл ажиллагааг хуулийн хүрээнд байна уугүй юу гэдгийг харж ханддаг энэ процесс хэр төвшөнд одоо хэрэгжиж байна. Хэр ихтгэл даах үз нөхцөл байдалтай байна. Зөв. Маш одоо чухал асуултыг асууж байна та. За ард түмний өмч хөрөнгийг бол одоо энгийн үгээр бид тайлбарлаж байна шүү дээ. Хамгаалах үүднээс одоо бид нар ажиллаж байна гэсэн үг. За ерөнхий аудитор Баяран Магна миний би одоо 2025 1 сар томилогдсноос хойш бол Эрдэнэс Монголын одоо дотоод аудитын нэгдсэн удирдлагын тогтолцоонд бид шилжүүлсэн. Энэ өөрөөр юу хэлж байна вэ гэхээр нэгдлийн хэмжээний бүх дотоод аудиторууд яах нь нэг арга зүгээр аудит хийдэг болж байгаа. Эрсдэл суурилсан аудит хийдэг болсон. Бүгднгийнх нь тайлан мэдээ бидний одоо аудит гэж юу юм бэ гэдэг нь ойлголтыг өөрчилж байгаа гэсэн. За аудит гэхээр л одоо юу гэдгийг намайг орж ирэхээс өмнө ч гэдэг намайг хувийн хвшил олон улсын байгууллагад ажиллаж байхад төрийн өмчт компаниуд төрийн байгууллагууд дээр аудит юу гэж хардаг байсан бэ гэхээр
одоо зүгээр муухагаар хэлээ тийм ээ. Хүний бүх сугдаг хүмүүс. Одоо миний юуг ухуулдаа гэж ярьдаг. За эсвэл одоо дотоод аудит дотоод хяналт хоёрыг авчид нэг гэж боддог. Эсвэл дотоод аудитыг прокурор цагдаа гэж боддог. Эсвэл дотоод аудитыг ашиглаж тайлан дүгэлтэн дээр нь өөрсдөө хийгээд өөрсдөнд ашигтай гэдэг ч юм уу. Иймэрхүү юм бол одоо баталгаатай биш шүү. Ийм зүгээр одоо нийгмийн хандлага байсан. Гэхдээ дотоод аудит гэдэг чинь олон улсын томоохон дэлхийн 192 улсын нэгдлийг бий болгоцсон энэ том стандарттай дэлхийн бүх байгууллагад мөрдөж байгаа. IEC бол стандарт. Энийг бид нар мөрдөхийг бол хичээж явж байгаа. За ингээд яаж ийм нэхэр 31 компани дотоод аудит руу байх нь заримд нь дотоод аудит нэг хүн байна шүү дээ. Тэгэхээр энэ нэгдлийн хэмжээний 31 компани дээр 18,000 гаруй удирдлага ажилтан дээр өөрөөр хэлбэл 20 гаруй л аудитор ажиллаж байгаа. Яг үүндээ бол бид нар маш цонхон бүтцээр маш том тогтолцоог бид нар хянаж байгаа байхгүй. Тэгэхээр тэр 31 компани хамгийн өндөр эрсдэл гэдэг нь бид нар яах юм бэ? Яа тогтоох юм? Тэгэхээр дотоод аудит бидэд аргачлал байна. Тандан судалдаг аргачлал байна. Судалгаа явуулдаг аргачлал байна. Компаниудын сошиал ертөнцийн магадгүй дотоод байгаа маш олон төрлийн эрсдлүүдийг бид нар бүртгэж авч байгаа. Ингэж бүртгэж авсны үндсэн дээр хамгийн өндөр эрсдэлтэй хамгийн өндөр худалдан авалт хийсэн байгаа. Хамгийн өндөр мөнгөн гүйлгээ гарцсан байгаа гэдэгт бид нар хяналтыг хийгээд явчих гэсэн. Тэгэхээр энэ яах вэ гэхээр энэ хяналтыг хийсний үр дүн Эрдэнэс Монгол бол хамгийн сайн засаглалтай байгуулах гэж би харж байгаа. Хамгийн сайн засаглалтай. Магадгүй өнөөдөр тууцын 9 гишүүдтэй тэрнийх нь одоо юу гэдгийг 5 хараа тус гишүүн ийм компани өндөр байна уу? Монголд ховрхон шүү дээ. Үндэстэн дамсан корпорац ажиллаж байгаа. Тууцынхын дэргэд өөр бүр гүйс захирал буюу түүний удирдлагын багийг хараа тусаар хяндаг дотоод аудитын газартай. Тэгэхэд бол Монголд бол тэм жишээ байгаа шүү дээ. Гүйс захирлын доор нь өөрөө дотоод аудит нь ажиллаж байдаг. Тэгэхээр гүйс захирал мөнгө өрнгээ зарцуулж байгаа хүн өөрийнхөө хөрөнгийг хөөчийг хянаад өгөөч гэдэг ийм хүн гэж ийм тогтолцоо аль ч улс оронд байхгүй байхгүй. Тэгэхээр манай Эрдэнэс Монголын одоо энэ засаглалын тогтолцоо хамгийн оновчтой бүтцийг бий болгоцсон байна. Засаглалын оновчтой зохицуултыг бид нэр хийцэн байж байна. Баялагын сангийн тухай хуульд ч гэсэн энэс. За дараад нь одоо юу гэдэг манай хэрэглэхийн үе үеийн сайднуудын хийсэн маш том амжилт гавь байгаа. Бонирийн дурдад яг бүгд мэдчихэж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн бүтээн засаглал илтууд байдлын тухай хууль гэж байгаа. Энэ олон нийтийн хилцүүлэг, засгийн газар танилцуулсан, улсын хурал танилцуулсан ийм хууль. Энэ хуулийн одоо 8 дугаар бүлэг дээр дотоод аудит олон улсын стандартыг үйл ажиллагаанд мөрдөнө. Дотоод аудитын хараа тус байдлыг өмчийн эзнээ томилогдсон байгаа туз буюу түүний дэргэдэх мэргэжлийн аудитын хороонд хангаж өгнө гэсэн ийм үүрэг хүлээж байгаа. Энэ бол юу хэлж ийм нэхэр түүхэн залт. Түүхэн залт. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа ямар ч хуулийн дээр ийм залт байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл дотоод аудит хамгийн сайн ажиллаж чадаж гэмээн л яах нь тэр байгууллагын тэр нуун далдагдсан байгаа хөрөнгийн одоо зарцуултууд, хууль бос үйлдэлүүд яах нь ил тод гарч байгаа байхгүй. Ил тод. Ингээд яах нь туд дээр тайлгнадаг. Ийм одоо сайн засгийн бүтц одоо маад бий болсон байгаа шүү гэдгийгээс дайширндаас хэлмээр байна. Тэгээд та бүгдийг яг энэ дотоод аудитын процессыг энэ бүрэлдэхүүнийг нөлөөнд автахгүй, гүйцэтгэх захирлуудтайгаа найран дундаа орохгүй, тэдний алдааг хаацаалахгүй гэдэг дээр бас хэн хяналт тавьдаг. Та бүгд ер нь хэн хяндаг. За дотоод аудитын газрыг хяндаг ер нь бол субъект нь бол туз буюу түүний одоо хажууд байгуулагдсан мэргэжлийн аудитын хороо хяндаг. Тэгэхээр тэнд бол ердийн гишүүн байна. Дийлэнх олонх нь хараа цус гишүүд байж байгаа. Мэргэжлийн экспертүүд байж байгаа. За манай аудитын хорооны дараагаар бол Монгол улсын одоо мэргэжлийн нэгтэн бодогч, одоо мэргэжлийн нэгтэн бодогчдын олон улсын холбооны ерөнхийлөгч ажиллаж байгаа шүү дээ. Энэ бол санхүүгээр өндөр түвшинд мэргэжсэн хяналтыг явьж байна. Тэгэхээр тэр хүн аудитын холбоогч удирдах гэсэн хүн. Тэгэхээр энэ одоо юу гэдэг хараа тус гишүүд яах нь аудитын одоо нэгжийг хянж байна. Бидний гаргасан тайлан мэдээ хянж байна. Бидний одоо аудитын санал дүгнэлтүүдийг хянж байна. Бидний одоо дотоод аудитын гаргасан бүх зүйлийг бол мэргэжлийн аудитын хороо хянж байгаа. За гүйцэтгэх захирлыг ер нь хэн хянж байгаа гэж. За гүйцэтгэх захирлыг бол ерөнхийдөө хэлэх юм бол дотоод аудитын газар одоо туз яах нь өөрийнхөө дотоод аудитын газраараа гүйцэтгэх захирлын үйл ажиллагаа гүйцэтгэлтэй бол хянчиж байгаа. Хянчиж байгаа. За яаж хянж байгаа вэ гэхээр төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус аудитор хянж байгаа.
За төлөвлөгөөд аудит гэхээр мэдээж нөгөө эрсдэл суурилсан гэдгээр хамгийн өндөр эрсдэлтэй газар руу ингээ аудит хийх хэрэгцээтэй байна гэдэг бид нар өөрсдөө тодорхой танилцуулна. Тэн дээр аудит хийн туз бас ийм чиглэл дээр аудит хийх гэж хэлж болно. Ингээ төлөвлөгөөд тус аудит хийснээрээ нөгөө компани удирдлагуудыг бол яах нь бид нар хөндлөнгийн байр сууриас хараа тусаар хэмжих. Ийм хяналтын тохиолдол бид явж байгаа. Энэ яг л олон улсад байдаг хамгийн одоо юу гэдэг шалгарсан хамгийн бэст засаглалын зарчим ерөөсөө энд манай Эрдэнэс Монгол дээр оршин тогтно явж байгаа гэсэн. Монгол нэгдлийн энэ том бүрэлдэхүүн, за түүнийг гүйцэтгэх удирдлага ер нь та бүгдийн ажиллах боломжийг хэрхэн олгож гин хэр одоо нээлттэйгээр та бүгдийн шаардлагад одоо ханддаг бай. За ерөнхий аудиторын одоо хараа тус байдлыг хэн хангаж өгөх вэ гэж байгаа. За миний болон миний аудиторуудын хараа тус байдлыг бол туз хангаж өгөх үүрэгтэй хүмүүс. Үүрэгтэй хүмүүс маань хараа тус байдлыг хангаж өгөөгүй бол энэ олон улсын том асуудал болж байна. Яагаад вэ гэхээр дотоод аудитор гэдэг бол энгийн нэгэн мэрэгчлэлтэн биш, энгийн нэгэн ажилтан биш. Яагаад гэхээр магадгүй зарим нэгэн хүмүүсүүдийн байгууллагуудын амьдралын хувь цагийг шийдэх дүгнэлт гаргаж магадгүй. Яагаад гэвэл энэ байгууллагыг одоо юу татан болгож гэдэг юм. Яагаад гэвэл тэр байгууллага эрсдэлтэй байж болно шүү дээ. Тэгэхээр ийм өндөр түвшний одоо дүгнэлтийг гаргадаг хүмүүс яах нь өндөр түвшний мэрэгжлийн ажлын өндөр түвшний туршлагатай гадаад дотоодод хүлээн зөвшөөрөх хүн байх хэрэгтэй шаарддаг. Тэрнээс биш одоо юу гэдгийг тийм ээ мэрэгжлийн одоо тийм хүмүүсийг ажилуулах юм бол тэнд үнц нь гарахгүй шүү дээ. Магадгүй дотоод аудитор маш өндөр түвшний санхүүгийн шинжилгээг шаардлагатай байхад уран зохиолын багшийг авчираад ажиллах юм тэр хүн ямар үр дүн гарах вэ? Зөв би жишээл дурдж байгаа шүү дээ, мэрэгжлийн жишээ. Тэгэхээр энэ түвшинл юм бол одоо яг хаа дотоод аудиторуудыг сонгон шалруулад нээлттэй аваад ингээ явж байгаа. Тий. Энэний үнц нь ч гэсэн гарч байгаа. Өнөөдөр 31 компани төсөв төлөвлөгөө зөвхөн манайхаар дамжина. Энэ дэр ерөнхий аудитор их хяналт явж байгаа. Энэ хөрөнгө оруулалт хийхгүй, энэ үр ашиггүй байна гэдэг юм уу? Ийм зүйлүүдийг бол хараа тусаар дүгнэж байгаа. Өнөөдрийн байдлаар ерөнхий аудиторд одоо хөндлөнгөөс нөлөөлсөн энийг буулга, бойл гэсэн зүйл байхгүй. Энийг бол одоо юу гэдэг зөрөгтэй хэлнэ. Зөрөгтэй хэлнэ. Энд ч гэсэн одоо улс төрийн нөлөөлөл орно гэх юм бол би ард түмний өмч хөрөнгийг алдсан ийм л зүйл болно. Тэгэхээр буруу дүгнэлт гарах шаардлага үүсгэнэ шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол эвлэрэхгүй. Надад харин тийм дарамт чахалт энэ төсөв хөрөнгийг одоо ингээд өгчөөч гэдэг юм бол би цэвэр шударгаар ажиллаагаа явсан дээр байхгүй. Тэгэхээр энэ нөгөө талаар юу хэлж байгаа нэхээр Эрдэнэс Монгол дээр хамгийн сайн хяналтын засаглалын тогтолцоо бий болсон байгаа шүү гэдгийг харуулж байгаа. Бидний үйл ажиллагаа, бидний одоо нийгэм төгсөн үр дүн, дотоод аудитын хийсэн ажлын үр дүн, ямар аудит хийгээд ямар өөрчлөлтүүдийг гаргасан, тий. Тэр хаана байсан эрсдлийг одоо хүртэл илэрхгүй байсан эрсдлийг дотоод аудит илрүүлсэн гэж манай тууз ярьж байдаг. Маш олон байгууллагуудын аудит орж ирээд энэ дээр чинь аудит хийгээд байхад энэ эрсдлийг илрүүлээг байхад манай дотоод аудитын газар илрүүлсэн гэдэг олон протокол тэмдэглэлүүд байж байгаа. Тэгэхээр бидний ажлын үр дүн бол манай хувьцаа эзэмшигч тууз аудитын хороо нийгэм, олон улсын аудитын байгууллага, мэргэжлийн холбоотууд нь үнэлээд бидэнд 2025 оны одоо аудит awareness champion гэдэг юм шагналыг бол авсан байдаг. За энэ бол эхлэл. Энэ бол эхлэл. Өшөөж бид нар олон улсын том байгууллагууд Эрдэнэс Монголын дотоод аудитын сайн бүтцийн одоо энэ зохион байгуул засаглал, аудитын хяналтын тогтолцооны зөв зүйтэй явж байгаа ажлуудыг бүгднгийн тайлагна. Одоо бид нар аудит реформ гэдэг энэ том тайлан гаргацсан ингээд явж байна. Энэ тайлан одоо бид нар англи дээр орчуулад ингээд дууссан. За энэ тайлан ч гэсэн бид нар одоо олон улсын аудитын институт гэж байдаг. Дэлхийн 192 улсыг инээ нэгтгэсэн. Энэ байгууллагад Эрдэнэс Монголын дотоод аудит ямар түвшинд ажиллаж байгаа юм гэдгийг харуулна. Тэрнээс биш одоо бид нар юу гэдэг нэг юм хэрэгцээ шаардлагагүй аудит хийгээд нэг зөвлөмж өгдөг юм ус бишээ гэдгийг бол өөрчилж байгаа. Эрдэнэс Talk подкастын бас нэгэн зорилго болвол энэ нэгдлийн зарчмаар төрийн өмчлөх компаниудыг зохион байгуулахын ач холбогдлыг бас тодорхой төвшөнд олон нийтэд таниулах зорилготой зохион байгуулагдаж байгаа. За би бол одоо Эрдэнэс Монгол нэгдлийн энэ нэгдлийн зарчим, нэгдсэн бодлого стратеги гэдгийн цаана за одоо таны ярьж байгаа дотоод аудитын нэгдсэн одоо стандарт мөрдөгдөж байна. За санхүүгийн нэгдсэн стандарт мөрдөгдөж байна. Хүний нөөцийн нэгдсэн бодлого хэрэгжиж байна. Гэх мэтчлэн. Ингээд энэ төрийн өмчлөх компаниудыг удирдах олон салбарт нэгдсэн нэг удирдлага ингээд үйлчилж байна. Бодлого үйлчилж байна. Урд нь ямар байсан бэ гэхээр олон нийтийн
одоо сайн мэддэгчлэн энэ төрийн өмчөд уулуурхайн томоохон үйлдвэр компаниуд ордууд болвол орон нутгуудад тархан байршиж байгаа. Монгол орны өнцөг булан бүрт. За тэгэнгүүт тухайн орон нутагтаа байдаг тэр компанид тухайн орон нутгаас сонгогдсон гишүүд юм уу, улс төрчид юм уу, тухайн орон нутгийн удирдлагууд эрх ашгаа шингээх, нөлөөлөх, худалдан авах ажиллагаа, тендер, хүний нөөцөд нь шахаа хийх гэх мэтчлэн олон эрсдлүүд үүсдэг байсан. За нэгдсэн удирдлагын давуу талаар энэ боломжууд хомигдож байна гэж бидний зүгээс ойлгоод байна. Та энэтэй санал нийлэх үү? Санал нийлгүй яах вэ? Санал нийлгүй яах вэ? Өнөөдөр би бас альтрон үгэндээ дурдсан 31 компани төсөв төлөө хөрөнгө оруулалтын төлөлгөө дотоод аудитын газраар хянагдаж байгаа. Хянагдаад тодорхой дүгнэлт эрсдлийн дүгнэлтүүд гараад, санал дүгнэлтүүд гараад энэ эрсдэлтэй байна, энэ эрсдэлгүй байна гэдээ явдаг болсон. Өмнө яадаг байсан бэ гэхээр л нөгөө тэндээ шийдээ явуулсан байх нь шүү дээ, тийм ээ. Нөгөө гүйцэтгэх захиралчийн өөрөө захиран зарцуулга эрхийнхэн даваа зарцуулаад явдаг байсан байх нь шүү дээ, тийм ээ. За ийм байдлаар явдаг байсан юмуудыг авчиад татаж ирээд энд мэрэгжлийн түвшний экспертүүд яг аудитор чинь үзэх нь шүү дээ. Маш олон талын талаас нь үзээд энэ боловсруулж байгаа төсөв хөрөнгө оруулалт бол үр ашиггүй байна. Дотоод аудитыг энийг бол дэмжихгүй хичээж байгаа. Дэмжихгүй. Дотоод аудитын дэмжихгүй гэсэн саналыг туз дэмжиж болно. Туз нөгөө 9 гишүүн. Тэрнийхэн хүрээнд тузын 9 гишүүн яах нь хариуцлага хүлээх ийм заалттай байхгүй. Тэгэхээр яах нь вэ гэхээр дотоод аудит чинь бид нар full time буюу бүтэн 8 цагийн одоо яах нь дүгнэлтэн дээр ажиллаж штэ. Суугаад ингээд бүх материалууд нь аваад шалгаад үзчихье. Тузын гишүүн бол нөгөө байнгын тийм хүмүүс биш шүү дээ. Тэгэхээр дотоод аудиттал итгэж байгаа. Тэгэхээр итгэж ин гэдэг маань өөрөө яах нь бид нар хамгийн сайн дүгнэлтийг хамгийн өндөр түвшний мэрэгжлийн экспертийн түвшинд гаргаж ирээл тавих хэрэгтэй. Ингээд харин яах нь туз түүн дээр нь үнслээд шийдвэрээ гаргана. Хэрв хин нэгэн тузын гишүүн тэр байр сууриас өөр байж болно. Тэрнээсээ болоод ирээдүйд гэдэг юм уу? Хожим ямар нэгэн эрсдэл гарахад яах нь вэ? Тийм эрсдлийг яах нь тухайн хүн өөрөө хүлээгээл явна гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр энэ тогтолцоог бид нар бий болгоцсон байхгүй юу? Яг үгээр олон талын олон оролцогч талуудын хяналтанд орчиж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл тэр компани төсөв хөрөнгө оруулалт миний хяналтанд орчиж байна. Миний аудиторын хяналтанд орчиж байна. Тузын даргын хяналтанд орчиж байна. Тузын 9 гишүүний хяналтанд орчиж байгаа. Дахиад мэрэгжлийн харах тус гишүүдийн хяналтанд орчиж байгаа. Энэ олон хяналтанд орчихоо нөгөө хэд чи яах нь вэ? За магадгүй зөв муугар жишээ авъя. Минийхийг болгоод өгөөч. Гэдэг юм яах нь вэ? Боломжгүй болж байна л гэсэн үг. Тэгэхээр ийм хяналтын тогтолцоонд ард түмний одоо яах нь өмч хөрөнгө хяналтанд орчиж гэсэн. Таны өмнөх хэлдгээр бол 31 компани хяналт яадаг байсан бэхээр тухайн нутгийн нутаг дэвсгэртэй гүйцэтгэх захирлын хажууд ч гэдэг юм магадгүй туцтай тузын хажууд 1-2 нөхөрлөл байсан байх нь шүү дээ. Хэрвээ нөхөр минь чи ажиллаж чадахгүй цалинг чинь би өгөхгүй шүү л гэж байгаа шүү дээ. Айгуул магадгүй гэдэг нөгөө хараат ус байдал алдагдчихж шүү дээ. Тэгэхээр Эрдэнэс Монгол дээр тийм байхгүй болчих. Хамгийн гол нь дотоод аудитын газарт мэрэгжлийн хүн байх хэрэгтэй. Мэрэгжлийн хүн. Мэрэгжсэн хүмүүсүүдээр бүрдсэн хүмүүс. Мэрэгжсэн нэгтлэн бодогч, мэрэгжсэн засаглалын шинжээч, тийм ээ та мэдэн шүү дээ. Одоо гэрэл маа гүш байж байна. Одоо мэрэгжлийн одоо арбитрч хүн манад одоо тузын хараацх гишүүнээр байж байна. За одоо уулуурхайн салбарын одоо юу гэдэг эрх зүй чиглэлээр мэрэгжсэн одоо гишүүд бас байж байна. Уулуурхайн одоо олон улс төлөөлөл зөвшөөрөгдсөн компанид ажилладаг инженер хүн ажиллаж байна. Энэ юу хэлж байна нэхэр энэ олон төлөөллийн одоо санал бодыг уралдуулж иж яах нь шийдвэр гаргадаг болж байгаа байхгүй юу? Хин нэгэн хүн нөлөөлөх боломж байхгүй гэсэн. Ийм сайн тогтолцоод бүрдсэн. За Эрдэнэс Монгол нийтийн сүүлийн 2 жил гарны хугацаанд за энэ төрийн өмчт компаниудын нэглэн бүрэлдэхүүнх аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл удирдах зөвлөл 260 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байсныг 4 дахин багасгасан. Цомхон бүрэлдэхүүнтэй болгосон. За нэгдсэн одоо тузын одоо зохион байгуулалтыг хийж одоо юу гэдгийг шаардлагагүй жижиг байгууллагуудад бол заавал туз гэдэг сул оронтой байх шаардлагагүй гэж үзэж бодлогыг одоо нэгтгэсэн байна. За энэ нь бол нэлээд одоо хэмнэлт болон бас нэгдсэн шийдвэр зөв шийдвэр гаргахад түлхэл үзүүлсэн алхмаа гэж бид нар бол удирдлагуудын тайлан мэдээллүүдээс бол авч байгаа. За одоо хоёулаа юуны тухай ярих вэ гэхээр за одоо хоёулаа
хянах тухай бол маш их ярьлаа. Тэглээ. За бид нар алдаа гарсан хойно нь л илрүүлээд л байвал энэ бас яг түүнээс хооших алхмуудыг өөрчилж болох ч гэсэн бид нар бас урдсан сэргийлэх гэдэг асар том үүрэг хариуцлага байх хэрэгтэй. Тэгээд л алдчихлаа. Тэгээ алдсныг нь илрүүлчүүл би сайн аудит гэж бас бид нар хэлж болохгүй байна тийм үү? Урдсан сэргийлэх тал дээр ямар арга гаргачлалууд, ямар үр дүнгууд гардаг юм бэ? За одоо өнөөдөр яг Эрдэнэс Монголын одоо ерөнхий аудиторын хувьд миний би яадаг вэ гэхээр нэгдийн 31 компанитай холбоотой бүхий л талын эрсдлийн мэдээллийг би өөрхөн дашбордон дээр хараа суучихдаг. Тэнд яадаг вэ гэхээр хувь хүнч төрийн одоо сайд даргач хинч одоо тэр манай тэр QR мэдээллийг уншуулад манай Эрдэнэс Монголтой холбоотой, манай охин компанитай холбоотой магадгүй зөв буруу одоо эрсдүүд байгаа шүү дээ. Энэ бүх мэдээллийг над руу явуулахад би ерөөсө 24 давид одоо 24/7 гэдэг шиг ерөөсө бүх цаг хугацаанд өөрхөн дашбордон дээр хянаа сууж байгаа. Хянаад. За ингээд шаардлагатай зөвлөгөөжүүдийг бол мэйлээр явуулах, тухайн удирдлагуудаа уулзалт ярилцлага явуулах, тэн дээр одоо юу гэдэг нь төлөвлөгөө тус аудитуудыг явуулах гэдэг ч юм уу. Эсвэл дотоод аудитаа санал дүгнэлтийг бичих гэдэг юм уу явж байгаа. Ийм ажлуудыг бид тогтмол хийгээ явж байгаа. Ерөн ч цаашдаа одоо миний одоо маш том барьсан зорилго байгаа. За олон улсад дотоод аудит яаж явж ийнэ гэхээр одоо чи энэ хан дээр ихэд нэгдлийн хэмжээний 31 компани бүх санхүү хөрөнгө оруулалтууд, нэгдлийн хэмжээний бүх тайлан мэдээнүүд зөвхөн дата мэдээлэлээр дашбордуулаад харж явах хэрэгтэй. Интеграслагдж штэ бүх датанууд. Ингээд тэр датанууд дээр худалдан авалт удааширч байгаа, гомдол саналууд их ирж байгаа. Энэ бүх зүйлүүдийг ерөөсөө параллел аудит хийдэг. Шууд аудит хийгээл газар дээр нэг цагийн хугацаанд аудит хийгээл зөвлөмжийг өгөөд нөгөө үйл ажиллагааг яануу шууд явуулдаг, эсвэл зогсоодог ийм ажиллагаа хийх. Энэ олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх юм том зорилго тавьсан явж байгаа. 26 оноос эхэл дотоод аудитын стратеги төлөвлөгөө угаасаа гарах юм. Энэ дээр ч гэсэн ер нь тусгаад явах юм. Шаардлагатай хөрөнгө оруулалтууд ч хэрэгтэй. За ингэж чадах юм бол энэ магадгүй энэ засгийн одоо багс байх хугацаанд хийсэн том өөрчлөлт гэж харж байгаа. Ер нь зөвхөн миний хардаг өнцөг юу вэ гэхээр энэ засаг төр үнэхээр одоо мэрэгжлийн түвшинд ажил хийх юм бол мэрэгжлийн экспертүүдийг л авч ажилуулна. Тэрнээс биш надад бол дорж дулмаа хэрэггүй байхгүй. За энэ түвшинд ажиллаж хэрвээ чадах юм бол тэр ард түмний баялагын санд орж ирж байгаа тэр мөнгө хөрөнгө болвол хэд дахин одоо юу гэдэг үржигдэх боломжтой байхгүй. Үржигдэх. За одоо бидний хэл одоо энэ жил 2026 оны төсвөд орж ирж байна. Дотоод аудит бол одоо танах юмудаа танана. Шаардлагагүй хөрөнгө оруулалт хэрэггүй тий. Одоо таны өрөөнд одоо шаардлагагүй зурагт байгавал зурагт авах шаардлагагүй ч гэдэг юм уу. Таны өрөөнд бөөдөн байгавал бөөдөн авах шаардлагагүй, шинжлэх шаардлага байхгүй гэдэг юм уу. Энэ бүх зүйл дээр дотоод аудит хараад тусаа хяналтаа тавиад ингэ явж байгаа. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр одоо бид нар бол параллел аудитуудыг яг одоо 100 хийж чадахгүй ч гэсэн хийгээд явж байна. Төлөө тус аудит хийгээ явж байна. Миний харж байгаа зорилго 2028 онд бол маш том платформоор нэгдлийн хэмжээний компаниудыг хяндаг болно. Хин нэгэн улс төрж, хин нэгэн эргэтэн дарахтан тэнд нөлөөлөх боломжгүй болно. За ингээд төрийн бол орон нутгийн өмчийн тухай хууль маань өөрөө батлагдчих юм бол энэ угаасаа хуулиараа хамгаалагдчихна. Тэгэхээр яах нь вэ? Нөгөө ард түмний өмч хөрөнгийг яах нь вэ? Дотоод аудит хамгаалдаг болох нэ гэсэн. Дотоод аудиторуудын хараатай суудлыг яах нь вэ? Нөгөө хэд маань хангадаг болох нь шүү дээ. Тэгэхээр ийм зохицуултууд ингээ хийгдэж байна. Тэгэхээр одоо юу гэдэг бид нар бол Эрдэнэс Монголын өмч хөрөнгийг бол хамгаалаад сууж яана л гэсэн үг. Товчхон. За одоо энийг үзэж байгаа хүмүүст тэгээд ийм сайн хяналтын тогтолцоотой юм болвол яагаад төрийн өмчит компаниуд ийм их алдагдaltaй. Ялангуяа нь уулуурхаан салбарт ч одоо хулгай нь үргэлжлэхлээ гэж хүртэл ярьдаг боллоо тийм. Энэ асуудлууд ер нь юунаас хаанаас үсээд идэг хэр бодиттой юм бэ? Тэгэхээр олон улсад ер нь яадаг вэ гэхээр тухайн үнийг бол ажлын туршдаа гадаад дотоод хүлээн зөвшөөрсөн хүн нөгөө хүн ажлууд туршаад нөгөө байгууллага үр ашиг орлого нэмэгдэж байгаа бол цаашлаад аваа явж байгаа юм best practice байж дээ. За ингээд мэдээж нэг хүн орж ирнэ. Мэдээж үйлдвэрлэлийн процесс мэдхгүй, том компани удирдах үзээгүй.
За нөгөө санхүүгийн анализ эдрийг одоо хийж үзээгүй. Компани нэгдсэн хэмжээгээр нь удирдах үзээгүй хүмүүс байна шүү дээ. За магадгүй зарим нь одоо soft skill-ээр явдаг хүмүүс байж байна. Зарим нь hard skill-ээр явж байна. Маш олон аргууд байна. Тэгээ энээсээ болоод бол асуудлууд үүсэж байна. Зарим компанид очиод үүсэж байна. За эсвэл зарим нь ажил хийхгүй. Тийм ээ? Одоо хийдүүлнэ гэдэг шиг тийм ээ. Тэгэхээр одоо юу гэдэг нь тэр ажлын байран дээр байхгүй хүн тэр ажлын байран дээр ямар эрсдэл учиж байгаадаа мэдэхгүй юм бол яах нь тэр компани цааш навж чадахгүй шүү дээ. Хэрв тэр үйлдвэр яг таны өөрийн хөрөнгө байсан бол яана гэж. Өглөөний 7 цагаас маргаашийн 7 цаг хүртэл суух байхгүй. Яагаад тэгэхээр энэ яга ашиггүй болчихоо. Энэ яга эрсдэл учирчуу. Энэ үйлдвэр яга цогсчуу гэдэг. Тэгэхээр шийдэл хэрэгтэй. Яг хөө ингээ асуудал эрсдлийг ярих юм бол буман эрсдэл, төмөн эрсдэл байна. Шийдэж чадахгүй юм шиг яриа л байна бид нэр. Тэр шийдэл бид нар ярмаар байгаа. Мэргэжлийн хүн тамбаар байна. Сионороо мэргэжлийн хүн тамбаар байна. Том компани удирдах байсан, ашиг орлоготой болгож байсан хүн тамбаар байна. Зөвхөн Монголдоо биш олон улс төдий зөвшөөрөгдсөн хүн тамбаар байна. Тийм ээ. За тэгээд нөгөө хүнтэй бол тодорхой гэрээ хийх хэрэгтэй. Гүйцэтгэх захирлууд, газрын захирлууд, хилцээний захирлуудтай бол онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах хэрэгтэй. Ингэж тэр хүн яах нь вэ? Би ч гэсэн намайгтай тийм гэрээ байгуулчихвал би чармаа. Чармах байхгүй юу? Би жилээс намайг тэр хүн чи дүгнэх гээд нь штэ. А өнөөдөр яах вэ? Намайг буруугаар дүгнэлж гэсэн нөгөө хүн гэж бодож штэ. Хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан шүү. Одоо би олон жишээ мэднэ. Хууль дээр угаасаа шүүхтэр юу яд нь штэ. Ажилтны дан шийдвэр гаргад юм чинь та намайг яасан чи яд ингэсэн ийм үзэл хандлага байгаа байхгүй юу? Гэхдээ хувийн бичлэгийг хараарай. Олон улсын байгууллагыг хараарай. Нөгөө хүнтэй онцгой нөхцөл хөдөлмөрийн гэрээ байгуулж явждаг. Ингээд үр дүнгийн гэрээгээ байгуулад нөгөө хүнээ жилийн эцэст нь сунгая, болий гэдэг шийдвэр гаргаж явждаг байхгүй юу? Тэгэхээр ер нь бол төрөмж компаниудын захирлуудтай бол тийм хатуу гэрээ байгуулах ёстой. Үр дүнгийн гэрээгээд бид нар нэг дөржин боловсруулсан юм манайха яриад лээ. Олон улсад бол тэр OKR буюу GDP result гэдэг тусдаа хүний үнэлдэг тусгай аргачлал байна. Тэрний дагуу бид нар үнэлэх ёстой. Ингээд бид нар ингээд зөв шийдвүүдийг гаргаад явах юм бол хүссэн үсээгүй тэр унтсан байгаа үйлдвэр босгоод ирнэ. Өнөөдөр 5 хүн хөвлөөр сонсож байгаа бол унтсан үйлдвэрийг нэг хүн босгоцсон гэж ярьж илээ. Чи угаасаа босчих боломжтой гэж аваачаал бид нар босхгүй юм шиг л яриад л байгаа байхгүй юу. Энэ нэг энэ Facebook ч гэдэг юм уу, сошиал ч гэдэг юм энүүгээр аваачаал нэг юм хин нэг харлуулах гэсэн мэдээлэл цацдаг. Энэ өөрөө бол энэ технологи болчлоо л доо. Тэгээ энэ дээр ч гэсэн дотоод аваад ажиллах ёстой юм. Одоо хувийн хвшил банк санхүүгийн байгууллага бол өөрийнх нь гүйцэх захирал гэдэг юм уу, хувьцаа эзэмшиг чи эзнийг аваачаад тэнд аваачаад буруугаар одоо муулцсан байх юм уу, тэн дээр маш хурдтай аваад тэгээ засаг залруулаа явж идэг. Өнөөдөр банкны систем нэвтэрсэн байхгүй. Энийг ч гэсэн нэвтрүүлнэ. Миний харж байгаагаар 28 онд бол улс төрч гэдэг юм уу иймэрхүү одоо технологи ашигладаг нөхдөөтэй бол хатуу хариуцлага ярьдаг тохиролцоо бий болох хэрэгтэй. Энийг зоригтой хийх хэрэгтэй. Энийг хэн хийж чадахгүйгээр ерөөсөө ерөнхий хамтар хийж чадах байхгүй. Өөр хэн ч хийж чадахгүй л гэсэн. За жишээ нь би яг таны ярианы сая төгсгөл хэсэгт гарч ирж байгаа. За тэр мэдээллүүд те форумч мэдээллүүд, гүтгэлгийн шин чанартай мэдээллүүд, зохион байгуулалттай харлуулах мэдээллүүдийн эсрэг аудитууд ажиллах боломжтой. Үнэн зөв, нотлогойтой няцаалтыг өгөх боломжтой гэсэн. Яг үн. Яг үн. Яагаад аудит ингэж одоо энэ дээр няцаалт өгөх бүрэн болцоо одоо ихээр бид энэ баримтыг тоон талаас нь, чанар талаас нь, харьцуулна, суудлна, анализын шинжилгээ хийгээд бүх талаас нь дүгнээд энэ хүний толгойд орцсон байхгүй. Энэ хүний толгойд. Тэгэхээр энэ бүх мэдээлэл орцсон учраас энэ худал үнэн гэдгийг бол баримтаар А, Б-г ярих чадaltaй хүмүүс байна. Хоосон магтаалыг хөрсөн дээр нь болгох хит гүтгэлгийг үнэн бодис дээр нь авчрах энэ ажлыг аудитууд хийх боломжтой гэж бодлоо. Хувийн хвшилт хийж байгаа. Бодит дээр өндөр хийж байгаа. Би зүгээр нэг банкны төрийн өмчт компаниудын үйл ажиллагааг бид нар хамгаалж чадахгүй. Зөвөр ойлгуулж чадахгүйгээсээ болоод энд ажиллаж байгаа эх орныхон төлөө зүтгэж байгаа олон мянган төрийн албан хаагчдыг төрийн өмчт компани ажилтан удирдлагуудыг маш их харлуулж урам зориг нь мохоож одоо нэг нурууг нь аавна гэдэг шиг зүйлсүүд маш их болж байна. Үүнээсээ болоод чадварлаг залуучууд мэрэгжилтнүүд бас төрд орж ирж ажиллахаасаа
имэдэг, татгалздаг, хойсоодог ийм нөхцөл байдлаас ажиглагдчих. Санал нийлнэ. Үнэхээр одоо тэр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаад дотоодын ихтэй сургууль төгссөн тэр байгууллагатай олон улсад ажилласан, туршлага хуримтлуулсан, мэдлэг чадвартай. Энгийн одоо бидний энгийн гэж ярьдэн шүү дээ. Excel дээр бүр дурын томьёогоо бичээд одоо дурын файтн дээр кодоо бичээд ажилладаг ийм чадвартай хүмүүс орж ирж байгаа байхгүй юу? Тэгэхэд хин нэгэн одоо юу гэдгийг орж ирээл одоо харлуулдаг. Хин нэгэн орж ирээл одоо буруу зүйлээр бичдэг. Түүнийг нь одоо юу гэдгийг хүмүүс хүлээж аваад одоо тийм хүн буруу хийцэн гэж харлуулдаг. Яг үүндээ тэрний цаана байгаа тэр баримтууд өөр байгаа байхгүй юу? Бодит баримт шал өөр. Тэгтэл одоо юу гэдгийг одоо нэг одоо технологи гэж яриад байж хүмүүс энэ аргыг ашиглаад явж байна л да. Тэгэхээр Эрдэнэс Монголыг бол ерөнхий хувьд хариуцлага ихэд үнэхээр хяналтын тогтолцоог бид нэр бий болгож ажиллаж чадаж байна. Үнэхээр одоо энэ засгийн газрын хэрэглэхийн сайд бол бүх талаар за манай тузын дарга, тузын гишүүд бүх талаар дэмжиж ажиллаж байна. Дотоод аваадын хараат ус байдлыг хангаж өгч ажиллаж чадаж байна. Ийм учраас одоо үүн дээр бид нэр хамгийн сайн төвшөнд ажиллах хэрэгцээ шаардлага үүсэж байна гэсэн. Олон улсын төвшөнд хамгийн сайн компани болвол за засаг хяналтын тогтолцоо нь хэр төвшөнд бүрдсэн байгаагаас л тодорхойлогдож байгаа. Яг. Таны яриаг сонсоод за яг би бас энгийн хөнгөн асуулт асуухад тэгээд энэ аудиторууд гэдэг хүн чинь бүхнийг мэдэх ч гэдэм үү? Энэ уул уурхайн салбарын төрөмжлөлт компани удирдлагууд гэдэг чинь бас нарийн мэргэжлийн өндөр туршлагатай хүмүүс байна. Тэдний шийдвэрүүдийг зөв бурууг нь шүүн тунгаадаг. Бүхнийг мэдэх ч дүү гэдэг асуултанд та юу гэж хариулах вэ? Эсвэл ямар нэгэн аргачлал шинжлэх ухаанч суурьуд байгаад байна уу? Яг үнэ. За дотоод аудитын олон улсын холбоо гэж яриад байгаа зүйл яагаад тэр юмдээ би ингэ дахин дурдаад байна гэхээр тэднийхээс санхүүгийн аудитыг хийхэд ямар арга гаргал ашиглах юм бэ? Уулуурхайн аудит, магадгүй мэдээлэл технологийн аудит, ISO стандартын аудит гэх олон аудит байна шүү дээ. Энийг яаж хийх үү гэдэг арга гаргачлыг угаасаа ингэ гаргаад өгчдөг. Бид нар олон улсын гишүүн гэдэг энэ эрхийнхээ хүрээнд тэр мэдээллийг чөлөөтэй аваад одоо бид чинь англи хэлтэй хүмүүс байна шүү дээ. Чөлөөтэй авч уншаад энэ дээр ийм аудит хийх юм байна гэдгийг бид нар өөртөө байнгын одоо апдейт хийгээд тэр аудитаа хийхдээ суралцаад маш урттай хугацаанд суралцаад тэр арга гаргачлыг ашиглаад явж байгаа гэсэн. Тэрнээс биш одоо юу гэдгийг тийм ээ. Одоо уулуурхайн салбарын нарийн мэргэжлийн имийг бид нар аудит хийгээд хүндрэлтэй шүү дээ. Тэгэхээр яг тэр гадаадын тэр заавар аргачлыг бид нар сайн судлаад тийшээ аудитаа яг тэр чеклист DD буюу due diligence-ийг ашиглаад бид нар аудит хийх жишээтэй. За тэр одоо юу гэдэг уулуурхайн одоо холбоорлолт хайгуул гэдэг ч юм уу тийшээ ямар аудит хийх үү гэдэг мэргэжлийн холбооттойгоо сургалтанд суух тэдрээс зөвлөмжийг авах шаардлагатайг бол одоо бид нэр одоохондоо ажиллаг бол байна л да. Гэрээ контракт байгуулад мэргэжлийн одоо олон улсын юм уу дотоод экспертүүдийг авч ажиллах болцол байдаг. Тэгэхээр бол бүхнийг мэдгэж болохын төлөө л одоо явахгүй болохгүй. Тэгэхээр юу хэлж байна гэхээр дотоод аудитор хүн өөрөө өндөр түвшний эксперт байхгүй бол тэнд байгаа өндөр түвшний экспертийг бид нэр хянаж тэнд байгаа эрсдэл асуудыг гаргана гэдэг бол том асуудал гэхгүй том асуудал. Тэгэхээр тэрний төлөө бид нар одоо чармаа ажиллаж байна гэсэн. Эрдэнэс Монгол нэгдлийн 18 мянган удирдлага албан хаагчдад за ер нь аудитаас явж гинэ гэвэл та бүгдийг юу гэж ойлгож хүлээж аваасаа гэж та ярьсныхын төгсгөлд тодорхойлж хэлэх бай. Би нэг зүйлийг зөрөгтэй хэлж чадна. Манай Эрдэнэс Монголын одоо охин болон хараат нэгдлийн 31 компани нийт удирдлага ажилтнууд одоо бүгдэндээ л уулзж штэ энэ хугацаанд. Дотоод аудитыг ийм гэдгийг бол ойлгоогүй байсан гэж байгаа. Ойлгоогүй. Бидний судалгааны үр дүнч байж. Дахиад бид нар том хэмжээний судалгаа хийх гэж явж байна. За тэр судалгааны үр дүн бас харуулах байх. Одоо бид нар жилийн эцсийн тайлан бид нар энэ жил юу хийвэ гэдгийг бид туцтаа тайлагна шүү дээ. Тэгэхээр тэн дээр судалгааны нэг дүгнэлтийг бид нар харуулна. Өмнө ямар байсан, одоо ямар болцсон гэдэг. Тэгэхээр өнөөдөр бол дотоод аудитын газрыг бол нөгөө миний хамгийн ихний одоо яриацлаган дээр хөгжижсэн нөгөө өгүүлбэр байгаа ш та. Нөгөө хяндаг цагддаг гэж л ойлгоцсон чинь гүүн биш тэ баяр өнөө дарга. Тийм ээ гэж байна. Таны чинь би нөгөө дарга гэдэг талаас нь хараадсан чинь гүүн байна. Тусалдаг, дэмждэг миний алдаа дутагдлыг хажууд нь зөвлөө засаад
ингээ хамт явдаг найз нөхөр мөн байсан юм байж гэдгийг манай хамт олон одоо хэлнэ. Би нэг бол хэлж чадна гэж бодож байгаа. Мэдээж ажиллаа хийхгүй байгаа худал хуурмаг юм хийж байгаа тийм нөхдөөд бол хариуцлага тооцоод явхаар мэдээж янз бүрийн мэдээлэл өгөх бах. Одоо мэдээж нөгөө хүн алдаа гаргацсан, идцэн ууцсан ч гэдэг юм уу. Эсвэл одоо юу гэдгийг шал хуурамч одоо юу гэдгийг нэг тайланг хуулаа тавьсан ч гэдэг юм. Ийм зүйл байгаа. Ийм зүйлийг одоо өөр талаас нь ярьж магадгүй тийм зүйлийг бол үүсэхгүй. Тэгэхдээ ерөнхий аудитын одоо байр суурь бол Эрдэнэс Монгол нэгдлийнхээ нийт удирдлага ажилтнуудаас хандаж хэлмээр байна. Зөв зүйлтэй бол нэгдэж ажиллана. Буруу одоо зүйлтэй бол нэгдэж ажиллахгүй айл гэдэг зарчим бол байдаг. Тэрийг бол бүгд бид нар мэднэ. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр баялагын сангийн төлөө бид нар хяналтаа тавих нь зөв. Гэхдээ бид нар хяналтаа тавихдаа бол таны найз нөхөр шиг таны одоо эрсдэл асуудал гаргацсан байгаа бол тэрийг залруулдаг, хамтдаа засдаг, зөвлөдөг энэ чиглэлээр ажиллана гэж бодож байгаа. Хэрв одоо юу гэдгийг энэ дотоод аудитын хөгжлийг өндөр түвшинд авчиг бол энэ зарчмаар бид нар ажиллах нь зөв. Тэрнээс биш одоо юу гэдгийг байцаагчийг торгодог одоо юу гэдгийг нөгөө цагдаа ашигч гэдэг юм уу прокурор шиг дайжиж ердөөсөө болохгүй. Ийм зүйлийг ч гэсэн манай туз өмчий эзэн хүсэж ерөөсөө болохгүй л гэдгийг бол хамгийн сүүлд нийлмээр. За баярлалаа. Эрдэнэс Ток подкастын энэ удаагийн дугаард Эрдэнэс Монгол нэгдлийн төлөөлөл удирдах зөвлөлийн дэргэдэх дотоод аудитын газрын ерөнхий аудитор Баяр Магнатай бид ярилцлаа. Төгсгөлн гэж хэлэхэд ер нь бид нар энэ ярилцлагаас юуг ойлгуулахыг хүссэн бэ гэвэл Эрдэнэс Монгол нэгдэл түүний харьяа бүрэлдэхүүн төрийн өмчт компаниуд тэдгээрийн удирдлагууд санхүүгийн бүх харилцаа энэ уул уурхайн компаниудын үйл ажиллагаа дотроо хяналттай, дүрмтэй, журамтай, хуультай, цаацтай хэрэгждэг юм шүү гэдгийг та бүгдээс ойлгосоо гэж хүслээ. Тэгэхгүй бол хэн дуртай захирлна, хэн дуртай удирдлага нь юу хүснээ хийж байдаг юм шигээр олон нийтэд ойлгож тайлбарлах ийм тохиолдлуудаас мэрсээр гараад байна. Олон нийтийн өмчийг, байгалийн баялагийг түүнийг эдийн засгийн хэрэгэлтэд оруулж байгаа төрийн өмчт компаниудын үйл ажиллагааг эрсдэлгүй, аюулгүй, алдагдaltaгүй урагшлуулахын төлөө ажиллаж байдаг танай хамт олонд талархлаа илэрхийлье, амжилт хүсье. Баярлалаа та бүхэнд. Та бүхэндээс ажлын өндрөөс өндөр амжилт хүсье.